Хүүхдийн төвчшгүй хүн төлбөрийн тоонд өвлийн өдрөлт хурдан морины уралдаан зохион байгуулах ордог. Гэвч манай улсад хууль тогтоомжоос дээгүүр эрх мэдэлтэй Монголын морин спорт уяачтын холбоо гэх байгууллага, засгийн газар хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн байгууллагуудын шаардлага хууль тогтоомжийг үл хүндэтгэн жил бүрийн цагаан сарын дараа дүнжин гар уралдааныг зохион байгуулсаар ирсэн. Уг нь засгийн газрын тогтоол гарч хүүтний өдрөл буюу жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд хурдан морины уралдааныг бүрэн хориглох шийдвэрийг гаргасан байдаг. Гэвч өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Говьсөнбөрийн аймгийн Баянтал сумын нутаг дүнжин гар уралдааныг шин төлөөр зохион байгуулж бага насны унаач хүүхдүүдийг эрсдэлд оруулсан үйл явдал боллоо. Бид энэ талаар тодруулахаар Монголын морин спорт уяачтын холбоог зорьсон юм а. За бид яг одоо 13-т байрлах Монголын морин спорт уяачтын холбооны одоо байран дээр хурж ирээд байна. Тэгэхээр энд ирсэн шалтгаан гэх юм бол 3-р сарын 18-ны өдөр буюу өчигдөр дүнжин гар хаврын бүсийн уралдааныг бол одоо шөн төлөөр бол одоо зохион байгуулсан ийм үйл явдал бол болсон байгаа. Тэгэхээр засгийн газрын шийдвэр тогтоол гарчвал одоо 2018 оны 5-р сар хүртэл хавар өвлийн морин уралдааныг бол одоо хориглох ийм тогтоол шийдвэрийг бол гаргачихсан байгаа. Гэвч Монголын морин спорт уяачтын холбооныхан бол одоо энэхүү засгийн газрын тогтоол шийдвэрийг одоо үл хүндэтгэн одоо уландаа гიშгэж энэхүү хаврын морин уралдааныг бол зохион байгуулсан юм а. Бид энд одоо холбогдох хүмүүсээс нь тайлбар авахар ирсэн боловч яг одоогийн байдлаар бол Монголын морин спорт уяачтын холбоон дээр ямар ч хүн байхгүй эзгүй байна гэсэн тайлбарыг бол бидэнд өглөө. Одоо харин бүгдээрээ утсаар бас холбогдох хүмүүсээс нь тайлбар авах гэж оролдъё. Өчигдөр дүнжин гар уралдаан бол зохион байгуулагдсан юм байна, тийм ээ? Тэгсэн. Хүүхэд бэртэж гэмтсэн ч гэдэг юм уу, тиймэрхүү асуудал гарсан болов? Хүүхэд бол гайгүй. Энэ нөгөө нэг засгийн газрын тогтоол гараад 5 сар хүртэл уралдуулахгүй гэдгийгсэн тэгжсэн. Энэ юу болсон юм болоо? 12-оос дээш настай хүүхдүүд зүгээр. Бид нар бол сая 12 нас хүртэлх яг 12 настаас дээш хүүхдүүдийн бүртгэн шалгаад хорооны хэмийг инэртлэх болоод тэр шалгах юм дээр бас цаг хугацаанд л харагдаж ирсэн тийм хүүхэд бол гайгүй гэж. Монголын морин спорт уяачтын холбооноос ямар ч гэсэн хүүхэд унаж бэртсэн зүйл байхгүй гэсэн тайлбарыг инхүү өглөө. Харин цагдаагийн байгууллагаас өгч байгаа тайлбар арай өөр. Тодорхойлбол дүнжин гар уралдааны үеэр мориноос унаж бэртсэн 9 хүүхэд байгаагийн 3 нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна гэсэн тайлбарыг өгсөн юм а. За Монголын морин спорт уяачтын холбооноос цагдаагийн байгууллага хүсэлт гаргасны дагуу Говьсөнбөрийн аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт хаврын бүсийн уралдааныг зохион байгууллаа. За хаврын бүсийн зохион байгуулалтын уралдааны үеэр цагдаагийн байгууллагаас 110 албаагч 23 автомашин мотоциклтэй өр гүйцэтгэлээд за уралдааны үеэр 9 хүүхэд тухайн уралдааны талбай нь хуурай шалтгаантай тоослолттой учраас өлийн цөмрөх за мөн одоо тэр салхи шуурганд цохиулснаас болж 9 хүүхэд унсан байна, мориноос унсан байна. За 3 хүүхэд нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоо цагдаагийн байгууллагт ил харагдах гэмтэл шарахтай хугарж гэмтэлсэн хүүхдийн талаар мэдээлэл бол ирээгүй. За холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан байна. Цагдаагийн байгууллага бол тухайн урлаг спортын арга хэмжээг хориглох заалт бол байхгүй. За хүсэлт гаргасны дагуу иргэдийг гэмтрэг зөрчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсүүгээр биелүүлж ажилладаг. Монголын морин спорт уяачтын холбооныхны өгч байгаа тайлбараар бол 5-р сарын 1-ний хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулж болохгүй гэх засгийн газрын тогтоол байгаа ч энэхүү тогтоолд өөрчлөлт орж 12-оос дээш насны хүүхдээр унуулж болно гэх шийдвэрийг гаргасан байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээлэлээс үзэхэд дүнжин гар хурдан морины уралдаанд 10-аас 13 насны хүүхдүүд унаж оролцсон гэж мэдээлсэн. Эндээс үзэхэд Говьсөнбөрийн аймагт болсон төвийн бүсийн хурдан морины дүнжин гар уралдаан хууль тогтоомж зөрчиж зохиогдсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Уг нь хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар гэх байгууллага хурдан морины уралдаанд унаач хийж байгаа хүүхдүүдийнхээ амнаас эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо өргөх ганц байгууллага. Гэвч морин уралдааны үеэр хяналт тавьж ажиллахаас өөр дөрвтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Өөр хүүхэд унуулдаг барьдаг те даатгалтай насанд хүрсэн хүүхдийн иргэний нүндэхээр бүртгүүлчээд яг үндэ насанд хүрээгүй жижиг хүүхэд оронд нь түүний нэрээр оролдуулах тохиолдол нэлээд төвөмөл гарч ирсэн. Өнгөрсөн жил бид нар энэ байдлыг тасан цогцоогоод хурууныхын цахим бүртгэлийг шинээр нэвтрүүлж жаахад энэ байдлыг одоо дахиад өөр хүүхд сольж уралдуулах оролдлого 10 хэдэн тохиолдол гарч ирсэн.
боломжгүй байсан учраас энэ биометрик бол хүнд давтагдахгүй байгаа учраас тухайн хүүхдийг уралдаанд нь оруулахгүй хасаа явуулсан. Уралдааны мэдээж хэрэггүй стандартын шаардлага хувцас хэрэгэл хангаагүй тохиолдолд мөн уралдаанд гаргадаг. Энэ чигүүргээ энэ жил ч гэсэн бүх төрлийн уралдаануудад бол хэрэгжүүлж ажиллана. Мориноос унсан тохиолдлууд бол ер нь уралдаан болгон дээр гардаг. Зүгээр нэг юм нь бол энэ өөрөө нэг талтай бол эрсдэлтэй. Нөгөө талтай бидний өв соёл. Гэхдээ уралдаанаас мориноос унах за бүр тэр байтугай гимтэх амнаас хохирох тохиолдлууд бол байсаар л байгаа. Тэгэхээр энийг аль болох энэ мориноос унж гимтдэг амнаас хохирохгүй байх тал дээр одоо өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд л байгаа асуудлыг өшөө боловсроогүй болгох чиглэл дээр ажиллаж байгаа. Ямар ч тач улсын хурлын даргаасаа өгсүүлээд уяач гишүүд байгаа хойно эрх мэдлээрээ далаалхан засгийн газар болон бусад төрийн яам агентлагуудын гаргасан шийдвэрийг уландаа гიშгэн бага насны хүүхдийн амнаас эрүүл мэндийг эрсдэлд оруулан цэнгэн баяслаа. Жилбэр энэхүү асуудлыг олон нийт шүүмжилж хилцүүлэг өрнүүлдэгч эцсийн дүндээ хинч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг нь хууль бус үйлдэлийг өөгшүүлэх үндсэн шалтгаан болж байна. Өнөөдрийн байдлаар 9 хүүхэд бэртэж гэмтэг 3 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн үйлдэл гарлаа. Гэвч эдгээр хүүхдүүдийн хохирсон эрүүл мэндийг хэн хариуцж хариуцлага хүлээх нь асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Мэдээ Эрдэнэ.